Та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгд хамтдаа Үүс номын 6 дугаар бүлгийн 8-аас 15 дугаар ишлэгийг уншина. За хүн болгонд хуудас тараагаад өгсөн байгаа. Хуудасны чинь ар дээр 7-гийн 54-өөс 60 гэсэн бас нэг багц хэсэг байна. За энэ хоёр хэсгийг бүгд хамтдаа уншия. За тэмдэглэл гэсэн хэсэг дээр та нар бас хүсвэл бас энэ номлолоос ойлгосон амьдралдаа хэрэгжүүлэх үеч чухал зүйлээ бас тэмдэглэж бас болно шүү. За би ишлэгийг уншия. За 6-гийн 8-аас 15 дахь ишлэг юуны өмнө уншия. Нэгүсэл болон хүчээр дүүргэгдсэн Стефан агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олонны донд үйлцээр байлаа. Гэтэл эрх чөлөөтнүүд гэж нэрлэгддэг синагогийн хэсэг хүмүүс болох Коринчууд болон Александрчууд Килик ба Азаас ирсэн зарим хүнтэй нийлж Стефанта маргалдав. Гэвч тэд сүнс болон мэрэгэн ухаанаар ярьж байсан түүнийг сүрч чадсангүй. Тэгээд тэд тэр Мосе болон Бурхны эсрэг хараалын үгс ярьж байхыг нь бид сонссон гэж хэлүүлэхээр хідэн эрийг нууцаар торхирчээ. Тэд ард олон ахлагчид болоод хуулийн багш нарыг хотхон үүмүүлж түүнд халдан түүнийг зөвлөлийн өмнө хүчээр авчрав. Тэгээд тэд хуурамч гэрч нарыг урагш гаргахад тэд энэ хүн энэ ариун газар бас хуулийн эсрэг үг яриахаа юр зогсоохгүй байсан. Назарын Есүс энэ газрыг устгах нь Мосегийн бидэнд уламжилсан ёс заншлыг өөрчлөн гэж түүнийг ярихыг бид сонссон гэжээ. Зөвлөлд суугч бүхний харц Стефан дээр тогтоход түүний царай Тэнгэр элчийн царай мэт харагджээ. Амен. За дараагийн хэсгийг нь би жоохон ярьж байгаа дараа нь ярив. За бид нар анхны чуулганаас сурах гэсэн цорл номлол явж байгаа. За анхны чуулган гэдэг маань бол Үүс номон дээр гарч байгаа. Энэ дэлхийн Христ итгэгчдийн хамгийн анхны чуулган болох Иерусалимийн чуулган хэрхэн үүсгэгдэн бий болов? Анхны Христ итгэгч нар хэрхэн итгэлийн амьдралаар амьдарч эзэн бурхныхаа төлөө үйлчилж сайн мэдээний төлөө амьдралаа зориулж байваа гэдгийг Үүс номноос бид үнэхээр тод томроо хамтдаа сурдаг. За өнгөрсөн бүтэн сая өдөр Үүс номноос анхны чуулганд 7 үйлчлэгчийг томилсон талаар бид нар хамтдаа сурсан. За тэр 7 үйлчлэгчийн маань нэг нь болох Стефаны түүх өнөөдөр цаашаа үргэлжилж байна. Тэгэхээр Иерусалимийн чуулганы анхны 7 үйлчлэгчийн нэг болох Стефан гэдэг хүн хэрхэн эзэнд үргэлжлүүлэн үйлчилж байваа гэдгийг бид энэ хэсгээс харж байгаа. Тэгэхээр Стефан гэдэг энэ үйлчлэгчийн түүх бол Үүс номон дотор ингээд шигтгэж хийсэн яг нэг алтан бүгжин дээрх нэг алмазын шигтгэл угаа адил энэ Стефан гэдэг хүний түүх бол богинохон мөртлөө тийм час хийсэн түүхийг Үүс номон дээр өгүүлдгээрээ их онцгой. Тэгэхээр Стефан бол үнэхээр юм галт цогтой зан чанартай, үнэхээр юм шургуу дайчин юм итгэл сэтгэлтэй эзэнт бол үйлчилдэг тийм залуу байсан. Тэгэхээр энэ залуу бол 12 элч нарын нэг байгаагүй. Энэ залуу бол нөгөө Есүсийг дагж агаад яг үлдсэн нөгөө 12-ийн нэг бол байгаагүй. Сүүлд гарч ирсэн залуу. Сүүлд нөгөө 12-оос ч хойш анхны чуулган байгуулагдаад тэр чуулганы дотроос үйлчилгээний ажил томилогдсон 7-гийн нэг багхгүй юу? Тэр үйлчилгээний ажил гэдэг чинь ямар ажил вэ гэхээр нөгөө ядуусыг хооллох, нөгөө мөнгөтэй боломжтой хүмүүс нь үргэл хандив өргөөд тэрийг элч нарын хөлд авчраа тавихад тэрийг нь хуваагаад тэгээд чуулганд хамрагдаж байгаа хүмүүсийн дотроос бэлэвсэн хүмүүс туслах гэсэн нэг иймэрхүү аж ахуйн шинжтэй ажлыг хийдэг, нэг юм хоол түгээдэг, хуваарилдаг ажил хийдэг 7 хүний л нэг багхгүй юу? Гэтэл энэ Стефан гэдэг энэ хүний дээр Бурхны маш их нэгүсэл байсан. Маш их нэгүсэл байсан. Тэгэхээр энэ хүн маань юу хийв гэсэн чинь 8 дугаар ишлэлдэр хэлж штэ тий. Нэгүсэл болон хүчээр дүүргэгдсэн Стефан агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олонны донд үйлцээр байлаа гэсэн. Уул нь сүмийн томилгоо нь бол үйлчлэгчийн ажил багхгүй юу? Гэтэл бодит байдал дээр Стефан болохоор агуу гайхамшигуудыг ард олонны донд үйлдэж ирсэн. Агуу гайхамшиг гэдэг нь юу хэлж яах гэхээр хүмүүсийн төлөө гар тавиад залбирахад нөгөө хүн ариун сүнсээр дүүрдэг. Өвчтөн хүн байх юм бол эдгэрдэг. Муу сүнсэнд эзэмдүүлсэн хүн байх юм бол чөлөөлөгддөг. Гэх мэтчлэн энэ Стефан гэдэг залуу бол Стефан гэдэг залуугаар дамжуулан маш онцгой ажлууд хийгдэж ирсэн. Тэгэхээр Стефаны түүх өнөөдөр нийт итгэгчдийг маш их урам өгдөг гэдэгт би бол эргэлздэггүй. Юу вэ гэвэл заавал 12 апостол номлодын биш юм байна. Заавал 12 апостол
ариун сүнсээр тэр гайхамшигт ажлуудыг хийдэг юм биш юм байна. Зүгээр нөгөө ширээнд үйлчлүүлэх гээд хоол тарах ажилд тийм ээ нөгөө аж ахуйн ажилд арын албанд туслуулах гээд сонгогдсон 7-гийн 1 маань өнөөдөр ямар гайхамшигтай ажлыг ард олонний дунд хийж байна вэ гэдгийг энэ түүх бидэрт харуулж байгаа. Би өнөөдөр үүгээр юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр эзэнд үйлчилж байгаа та пастор биш үеж болно. Та библийн сургууль төгсөөгүй байж болно. Та нөгөө албан ёсны 12-ийн 1 биш байж болно. Өөрөөр хэлбэл та нөгөө албан ёсны томилогдсон пастор биш байж болно. Гэхдээ бурхан таны гараар дамжуулан хүмүүсийн төлөө гайхамшигт ажлуудаа хийх боломжтой шүү. Үүний нэг тод жишээ, үүний нэг тод төлөөлөл бол Стефаны амьдрал байна. Гэдгийг би өнөөдөр та бүхэнд онцолж хэлэх гэж байна. Тэгэхээр хүмүүс бид нар өөрсдөө ингээд сүмд үйлчилдэг үйлчлэлээрээ их ингэж дээр доор гэж их боддог те, их хязгаарладаг те. Би ч явахтай пастор мастер гэсэн тийм дэвгэр ажлыг би хийдэг юм уу? Би ч нэг үү тавьцаа ухтагч хийдэж штэ гэдэг. Өөрийгөө их нөгөө хийж байгаа үйлчилж байгаа ажиллаараа ингэж доошлуулж яриад нь штэ. Пастор гэхэлэр их өндөр дээд байр суурь их одоо мундаг ажил юм шиг ингэж ойлгож ярих гэдэг штэ. Гэтэл эзний өмнө тийм байдаггүй. Эзний хувьд тийм байдаггүй. Пасторгийн үйл их тийм том хүн юм шиг үүдэн дээр зогсдог ухтагч гэвэл одоо хамгийн доор хүн юм шиг бурхны хувьд тийм биш. Бурхан ямар ч хүнээр дамжуулан өөрийнх нь гайхамшигт ажлуудаа хийх боломжтой. Одоогоос 30 жилийн өмнө Солонгост ингээ монголчууд олноороо очиод ажил хийж эхэлсэн шүү дээ. Тэгэхэд Солонгос дахь монголчуудын сүмийн дунд ногооны 14 гэдэг сүм хамгийн алдартай сүм байсан байхгүй юу? Ер нь Солонгост олон жил ажиллаж амьдарсан хүмүүс ногооны 14-г бүгд мэддэг. Метроны ногоон шугамын 214 дэх зогсоол дээр байдаг Солонгос сүмд тэр үеийн монголчууд бөөнөрөө цугладаг байсан байхгүй юу? Тэгээ нөгөө ногооны шугам дээр байдаг 214 дэх стейшн багхгүй юу? Буудлал багхгүй юу? Тэр хоёрыг хасаад 14-гээ шууд ярьцдаг. Ногооны 14 дээр байдаг сүмүү гэхэлэр монголчууд, сөүлийн монголчууд бүгдээрээ мэддэг. Ногооны 14 мэдэн штэ очижсэн гэд бүгд ярьдаг. 100, 200, 300 монголчууд тэнд цугладаг. Тэгээд тэр дунд нь итгэж хүн байхгүй. Тэр бүгдээрээ солонгос сүм дээр очсон. Юу ч мэдэхгүй. Тэгээд тэр монголчууд хоорондоо тэгж ярьж ирсэн гинлээ. Энэ муксаним гэдэг нь хамгийн том нь шүү заяа чи энтэй л харьц гэж ярьдаг гэсэн. Муксаним гэдэг нь болохоор солонгос хэлээр пастор гэсэн хүндэтгэлийн араас нь нэм залгачаараа нэг юм хүндэтгэлийн хэллэгээр хэлж байгаа үг багхгүй юу? Тэр нөгөө эзнийг мэдхгүй монголчууд ч сүм дээр очсон. Нөгөө сүмийн үйлчлэгийг аваад нь штэ нөгөөдөл чинь. Тэр нөгөө хар ухаандаа ойлгож штэ. Энэ муксаним гэдэг нь нэлийн эрх мэдэлтэй хүн юм бэлээ. Энэ нь өстой том нь чи энэ хүнтэй л сайн харьцаад байгаараа гэтэр гэж би энд бас арга зааж өгч гин гэж штэ нөгөө монголчууд чинь хаа явсан газараа нэг амьдрах аргаа бол яаж игээ олцдог гэдэг шиг те. Тэгэхээр нөгөө муксаним буюу пастор нь энэ сүмд бол одоо хамгийн агуу юм байна гэж ойлгохдох гээд байдаг. Гэтэл эзний хувьд үнэндээ чин сэтгэлээсээ итгээд эзэнд үйлчилж байгаа хэн бугаан ч гэсэн эзний хувьд үнцэнтэй байдаг. Хэн бугаагаар нь ч гэсэн дамжуулан бурхан өөрийнхөө агуу гайхамшигт ажиллаа хийх боломжтой байдаг. Хамгийн гол нь итгэл. Заримдаа бид бас ингэж боддог те. Сүмд хэдэн жил явж байгаа? 10 жил. 5 жил жоохон өөрөөр хэлбэл доогор байх гэдэг шүү дээ. Сүмд яваа хэдэн жил болж байгаа? 20 жил. Энэ лаг юм байна гэж боддог. Гэтэл сүмд 20 жил явж байгаа мөртлөө үнэхээр итгэлийн түвшин доогор. Бурхныг одоо хэрэн сайн таньж мэдээгүй. Бурхантай хамт алхдаг хүмүүс байна. Гэтэл цуглаан дээрээ нэг жилч болоогүй маш халуун сэтгэлээр сайн мэдээ тараагаад 20 жил босон хүнээс илүү ариун сүнсээр дүүрэн хүн байна. Тийм учраас Христ итгэл гэдэг чинь байна шүү дээ, тийм ээ. Нөгөө юм жил өнгөрөх тусам автоматар цол нэмдэг гэдэг шиг жилээр автоматар өсчдөг итгэл биш байхгүй юу? Тэр хүн өөрөө эзнийг таньж мэдээ. Тэр хүн өөрөө эзэнд өөрийгөө зориулаад залбираад эзэнтэй хамт алхахад тэр хүний хэдэн жил итгэсэн байх нь хамаагүй. Хэр удаан сүм цуглаанд хамрагдсан байх нь хамаагүй. Библийг хэдэн удаа уншсан байх нь хамаагүй. Библи сайн мэдэхгүй байсан ч бурхан тэр хүний гараар дамжуулан гайхамшигт ажлуудаа хийх боломжтой байдаг байхгүй юу? Бид нар чинь бол нэг нийгэмдэр бол өөрсдөө тэгж ойлгодог шүү дээ, тэ. 3 жил болоод чи миний зиндаанд хүрнэ гэдэг ч юм уу. Нэг албан байгууллагт ороод ажиллахаар чинь нэг надаас төрүүлж ороод 5 жил ажилласан хүний дээр дөнгөж ороод 1 жил ажиллаж байгаа хүн би гардаггүй л байхгүй юу? Энэ бол нөгөө хүний тогтолцоо шүү дээ. Хүн бол ингэж сэтгэдэг, тийм үү? Яг тэгвэл энэ 10 жил ажилласан хүн бол илүү одоо өндөр байр суурьнд байна. 5 жил ажилласан хүн бол яг дундуур байр суурьнд байна. 1 жил ажиллаж байгаа хүн бол тэр анхан шатны доогуур байр суурин дээр байна гэж боддог бол харин аврал авах
Бурхнаар өрөөгдөх тэр өрөөлийн хувьд бол 30 жил цуглаанд явсан байгаад өнөөдөр Бурхны ивэлийг таньж чадаагүй явж байгаа хүн биш шүү дээ. Гэтэл 3 сар цуглаанд яваад Бурхны маш их ивэл өрөөлийг авж байгаа хүн бас байна. Шалтгаан нь юундаа гэж олон жил явсандаа байдгүй юм байна. Их мэдээд байгаадаа байдгүй юм байна. Шалтгаан нь юу вэ гэхээр зүгээр л зүр сэтгэл нээлттэйдэл байдаг юм байна. Үнэхээр тэр Бурханд найдаж чадаад, залбирч чадаад тэр эзнийхээ үгийг амьдралдаа хэрэгжүүлж чадчихад Бурхан хэн бугаагийн ч бай өөрийнхөө алдрын төлөө гайхамшигтайгаар ашиглаж чаддаг юм аа. Стефан тийм нэгэн байжээ. Тэгвэл та бас энэ цаг үеийн Стефан байна. Та бас энэ цаг үеийн үнэхээр Бурханаар өрөөгдсөн, тослогдсон Бурханы ариун сүнсний хүчит ажлууд танаар дамжуулан бусдыг ивээсэн, бусдыг өрөөсөн байх боломжтой байна. Заримдаа хүмүүс ер нь тэгж ярьдаг те. Тэгээ хүн өвчтэй байна, пастраа та залбираад өгөө. Ер нь яг буруу биш л дээ энэ. Яг тэгвэл пастор гэдэг хүн чинь бусдаа Библийн зааж байна. Энэ сүмж болгоны чинь зохион байгуулж удирдах авч явж байна. Одоо зарчмын хувьд бол хамгийн л ихтгэлтэй үнэн үстэй уулна. Тэгээ тэр үүднээсээ л одоо пастраад одоо та залбирч өг пастрын л одоо юу гэдэг үүднээсээ яриад байна. Гэтэл яг үнэн хэрэгтэй Библийн дагаа аваад үзвэл Христ итгэгчнэр бид нар бүгдээрээ Бурхантай холбогддог. Хэн Бурхантай холбогдож чинь тэр энэ холбоосороо дамжуулан бусдыг Бурхантай холбож өгөх боломжтой. Бусдад Бурханы тэр өрөөл ивэлийг дамжуулах бүрэн боломжтой. Тийм болохоор үүний нэг тод жишээ бол одоо Стефан юм аа. Тийм болохоор бүгдээрээ Стефан шиг байцгаая гэж та нарыг би зоригжуулахыг хүсэж байна. Тийм ээ? Стефан бол үнэхээр одоо эзэнд маш хүчтэйгээр ашиглагдсан ийм гайхалтай мундаг залуу байсан. За ингээд Стефанаар дамжуулан ариун сүнс ард олонны дунд олон гайхамшигт ажлуудаа хийж ялаа. Тэгвэл өнөөдөр танаар дамжуулан Нью-Йоркийн монголчуудын дунд Бурхан сайн мэдээгээ тунхаглах боломжтой. Танаар дамжуулан Нью-Йоркд байгаа өвчтөе хин нэгэн дээр та гар тавиа залбирахад тэнд эдгэрэл гайхамшиг болох бүрэн боломжтой. Та залбирахад ариун сүнсээр шууд дүүрэх бүрэн боломжтой. Та үнэхээр хин нэгэнд очиод үйлчлэхэд таны гараар дамжуулан, таны зүр сэтгэлээр дамжуулан, таны амаар дамжуулан Бурхан тэр хүнийг босгон байгуулах, эдгэх, урамшуулн, зоригжуулах олон гайхамшигтай ажлуудыг хийх бүрэн боломжтой юм шүү гэдгийг би хэлмээр. За ингээд үйлчилж яатал юу болсон? За үйлчлэл бас амархан байгаагүй. Цаашаа уншъя тийм ээ. 9 дугаар ишлээс. Гэтэл гэдэг чинь юу гэсэн үг вэ? Яг ингээд гоё үйлчилж яатал эрхчлөөтүүд гэж нэрлэгддэг синагогийн хэсэг хүмүүс болох Коринчууд болон Александрчууд. Энэ болохоор нөгөө Египтийн Корин хот, Александр хотоос ирсэн юудэчүүд хэлээд байгаа. Юудэ хүмүүсэлтэй адилхан еврей хүмүүс. Тэгвэл Корин Александр гэдэг өөр хотод төрсөн энэ Израиль улсынх биш байхгүй юу? Египт улсын энэ хотод төрсөн еврейчүүд. Эдгээр ингээд нутагтаа ирж штэ. Нутагтаа ирээд зарим тэнд өөрхийн одоо төрлөх өвөг дээдсийнхаа нутагтаа ирээд ажиллаж амьдарч байгаа гэсэн утгатай. Энэ хүмүүс Килих болон Азаас ирсэн зарим хүнтэй нийлж, Килих болон Аз гэдэг нь хойшоо одоогийн Туркийн нутгийг хэлж байгаа. Тэндээс төрж өсөөд өөрийнхөө төрлөх нутагтаа ирсэн бас юудэчүүдийг хэлж байгаа. Энэ хүмүүс нийлээд Стефаныг номлолыг нь эсэргүүцэж эхэлсэн ба. Тэгэхээр Стефан ганцхан гайхамшиг үйлдэл зогсохгүй. Стефан бас номлож исэн бахна шүү дээ. Тийм учраас Стефантай маргасан байгаа байхгүй. Маргасан байна. Ингээ маргалдаад яасан? Юу болсон гэсэн 10 дугаар ишлэл хэлж байна. Гэвч тэд сүнс болон мэрэгэн ухаанаар ярьж байсан түүнийг сөрж чадсангүй гэж. Тэгэхээр Стефанд тэдрээс нэг ялгаатай тал нь юу байсан гэхээр Бурхны ариун сүнсээр ярьж ирсэн. Дээр нь Стефан маш мэрэгэн ухаантай ярьж ирсэн. Тэм учраас үүнийг нь тэр хүмүүс сөрж одоо хичнээн маргасан ч гэсэн сөрж бол ерөөсөж чадахгүйсэн. За ингэн гот нөгөөдөл чинь дараагийн одоо Б вариант руу орж ийн л да. Б төлөвлөгөөндөө шилжиж ийн л да. Маргалдаа дийлэхгүй болохоор яаж ийн гэхээр 11 дэх эшлэл дээрээс. Тэгээд тэд тэр Мосе болон Бурхны эсрэг хараалын үгс ярьж байхыг нь бид сонссон гэж хэлүүлэхээр хідэн эрийг нууцаар торхирчээ. Одоо гүтгэж штэ. Цаашаа уншъя. 12 дугаар эшлэл. Тэд ард олон ахлагчид болон хуулийн багш нарыг хутган өмүүлж түүнд халдан түүнийг зөвлөлийн өмнө хүчээр авчрав гэж штэ. Тэр үгээр нөгөө маргаад дийлэхгүй болохоор нөгөөдөл чи уурандаа гүтгээд тэг бүр хүч хэрглэж барьж аваад Израилийн зөвлөлийн өмнө авчирч байна л та.
За тэгэхээр би энд нэг хідэн чухал зүйлийг яриа. Мосе болон Бурхны эсрэг хараалын үгс ярьж байхыг нь бид сонссон гэдэг. Энэ үг чинь өөрөө тухайн хүнийг Израилийн нийгэмд Юудын шашны хуулиар алах хангалттай шалтгаан байхгүй. Мосе гэдэг нь Юудын шашныг одоо яг системтэй суурийн тавьсан хүн Мосе байхгүй. Тийм учраас Мосе гэдэг чинь Израильчуудын хувьд бол маш хүндтэй хүн байхгүй. Одоо монголчуудын хувьд бол зан азартай адилхан байхгүй. Анхдугаар нэгдүгээр богд зан азартай яг адилхан байхгүй. Өөрөөр хэлбэл буддын шашныг монголчилсан хүн чинь анхдугаар богд зан азар гэж явдаг штэ. Одоо түүхэн үн талаас нь би ярьж штэ. Яг үүнтэй адилхан энэ юудын шашныг яг ийм системтэй болгож өгсөн хүн чинь Мосе байхгүй. Тэгэхээр Мосег Израильчууд бол маш хүндэлдэг. За гэтэл хэлж дээ тийм ээ. Мосе болон Бурхны эсрэг хараалын үгс ярьж байгааг нь бид сонссон гэж гүтгэлээ. Энэ чи юу гэсэн үг вэ гэхээр Стефан бол зүгээр амиа алдах юм хэлж яана л гэсэн үг. Ингээ Стефаныг гүтгээд дээр нь хүчээр барьж аваад зөвлөлийн өмнө авчирсан. Энэ ямар зөвлөл вэ? Энэ зөвлөлийг Санхедрин гэж нэрлэдэг байсан. Юудэчүүдийн зөвлөл 70 хүний одоо бүрэлдэхүүнтэй. Монголоор ярил улсыг хурлах байхгүй. Гэхдээ бие даасан улсыг хурал биш. Ромын засаглалд орох Юудын улсыг хурал гэсэн утгатай байхгүй юм чи. Юудэчүүдийн өөрсдийнх нь орон нутгийн шинжтэй улсыг хурал байсан гэсэн утгатай байна шүү дээ. Яг тэгвэл тухайн үед Юудэч нь өөрөө Ромын колон байсан учраас. За тэгэхээр Санхедрин буюу Израильд Юудэчүүдийн хувьд хамгийн дээд байгууллагынхаа өмнө Стефаныг авчир зогсоож байна. Тэгээ авчир зогсоогоод юу гэж хэлж ийн гэхээр 13 дугаар ишлэл дээрээс. Тэгээд тэд хуурамч гэрч нарыг урагш гаргахад тэд энэ хүн энэ ариун газар бас хуулийн эсрэг үг ярихаа юр зогсоохгүй байсан гэж хэлж байна. Ариун газар гэдэг нь нөгөө Иерусалимийн юудэчүүдийн сүмийг хэлж байгаа. Хууль гэдэг нь нөгөө Мосегийн бичиж системчилж өгсөн нөгөө хуулийг хэлж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр ард түмний үнэт зүйлийн эсрэг энэ хүн зогсож байна, хараагаад байна гэж хэлж шүү дээ. Одоо монголчуудын хувьд бол юу гэсэн үг вэ? Чингис хааны талбай дээр зогсож Чингисийн хөршөөг устгах нь одоо тийм ээ юу гэдэг Монгол хүний хувьд одоо үн цэнтэй юмыг нь одоо улан дорой гიშгэж энэ хүн доромжлоод байна гэд гүтгэж байгаа та яг адилхан байхгүй юу? Тэгээ нэг пастор ингээд сайн мэдэг номлосон чинь хэсэг монголчууд барьж авангуудаа монголчуудын өмнө аваачна энэ өстө Монголын өстө үн цэнтэй болгоныг доромжилж байгаа энэ хүнгээ хэлчих юм бол бүгд үзий ядна шүү дээ. Яг л ийм болж байгаа байхгүй юу? Тэгээд хэлж дээ тийм ээ. Юу гэж хэлж байгаа гэхээр 16 ишлэл дээрээс Назарын Есүс энэ газрыг устгахад энэ газрыг гэдэг нь тэр Иерусалимийн сүмийг хэлээд байгаа. Мосегийн бидэнд уламжлуулсан ёс заншлыг өөрчлөн буюу нөгөө юудэчүүдэд зааж өгсөн Мосегийн хуулийг бүр өөр болгоно гэж түүний ярихыг бид сонссон юм аа гэж одоо Стефаныг гүтгэж байна л да. Ингээ Стефан гүтгэгдсэн. За ингэнгут нөгөө Санхедрин буюу нөгөө 70 хүний чинь нүүр бүгд Стефан дээр одоо Стефан дээр тосно үсттэй. Яг энэ үед 15 дахь ишлэл. Зөвлөлт суугч бүхний харц Стефан дээр тогтоход түүний царай Тэнгэрлэгчийн царай мэт харагджээ. Буюу нүүрнээс нь гэрэл цацарч ирсэн Стефан. Доромжлуулж байгаа ч гэсэн энэ хүн ариун сүнсээр дүүрэн байлаа Стефан. Тийм ээ. Христийн итгэлийн дагуу амьдарч яхад бид яг нэг зөвлөлийн өмнө очиргүй хөргөгддөг юм аа гэхэд заримдаа нэг найз нөхдийнхөө өмнө нэг юм Стефан шиг гүтгүүлэх үе бас байдаг штэ. Оо та нар чинь яадаг үлээ тэр бурхан чинь аав чинь гэлөө тэр гэлтэй. Бас бидний чинь хөөрхөн үгэн дээр мань бас мошхин штэ. Стефан бол ер нь тэр сүмийн эсрэг яриаггүй, Мосегийн хуулийн эсрэг яриаггүй. Гэхдээ сүм гэдэг нь юу вэ? Мосегийн хууль гэдэг нь юу вэ гэдгийг Стефан сайн мэдэн дотроо тайлбарлаж ярихад албаар үгийн нөгөө мошгсон байхгүй юу? Жишээлбэл бид нар ингээд нэг хоол идэхдээ Христ итгэгч нар ингээд нэг залбирангуут нэг мошигдаг штэ тий. Яаж чинь нөгөө хайртаа аавдаа талархаж чинь үү тий. Нэг хоол өгдөг аавдаа гэл нэг мошигддаг тий. Тий. Би хийж өгөөгүй штэ. Аав чи хийж өгсөн тий гэж мэгэл тий. Нөгөө хоол хийгээд өгсөн хүн нэг тэгж мэгэл нэг мошигдаг штэ. Яг тэрэн шиг Стефаны номлолыг энэ хүмүүс одоо мошигж байгаа байхгүй юу? Ер нь Ромын эзэнт гүрэн даяар анхны 300 жилийн турш манай эртний өмнөх биш шүү. Тэгээ манай эртний эхний 300 жилийн туршид Христ итгэгчдийг Ромын колоничлол тэгээ Ромын одоо засаг захиргаа Христ итгэгчдийг маш их одоо мошигдаг байсан шүү дээ.
Жишээлбэл Христ итгэгчдийг хүний мах идэж цосоодог хүмүүс гэж ярьдаг байсан ромчууд. Анх цос ойрцсон хүмүүс гэж ярьдаг байсан Христ итгэгчдийг. Яагаад гэж нөгөө эзний цогоо бариад нөгөөдөл чи энэ бол Есүсийн бие юм аа гэдэг нөгөө талхаа идэхгүй юу? Энэ бол Есүсийн загалмай дээрээс бидний нүглийн төлөө урсгасан цус юм аа гэдэг нөгөө дарсаа уухгүй юу? Тэнгүүд мошигаад тэгээ хүний мах идэж цосоодог хүмүүс тэр хараа тэр гэдэг нөгөө дургу учраас учрыг олох гэхээсээ илүү албаар үгээр үг хийгээд нөгөө мошгаад нь штэ. Тэр нөгөө цус ойрцсон хүмүүс гэж Христ итгэжтэй ярьдаг байсан. Яагаад та нар ч бүгд ах дүүнэр гээ үсттэй. Ах дүүнэр гэдгийг чинь бид нар бурхан дотор бурханы одоо хүүхдүүд гэдэг утгаараа бид нар чинь ахын дүүс шүү дээ л гэж ярьж байгаа болохоос биш бүгдээрээ нэг ээж аавын хүүхдүүд гэдэг утгаараа яриаггүй шүү дээ. Гэтэл ромчууд Христ итгэжтэй ингэдэг байсан. Ялангуяа Неро хааны үед бол яг ингэж гүтгэж ирсэн. Тийм учраас Неро хаан өөрөө нөгөө Ром хотыг шатааж хагаад шинэ нөгөө архитектурын төлөвлөлт Неро хаан өөрөө хийхийн тулд өөрөө гал тавьж Ром хотыг шатаасан шүү дээ. Тэгчгээд Ром хотыг шатаасан ялыг тухайн үеийн Христ итгэгч нарын дээр тогтчихсон байхгүй юу? Энэ нь одоо бүр Ромын түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн байна. Энэ Библи яриаггүй шүү дээ. Би зүгээр түүх ярьж шүү дээ. Яг нөгөө хүний түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн баримтыг би ярьж шүү дээ. Неро хаан өөрөө ингэж Ром хотыг шатааж дахин төлөвлөлт хийхин тулд модон Ром хотыг шатааж хайчаад тэгээд тэрнийхээ буруу хэн рүү жигшсэн бэ гэхээр энэ Христ итгэгчдэр энийг хийсэн гэдэг. Тэгээ Христ итгэгчдийг одоо нөгөө Италийн нийслэл Ром хотод байгаа Колизеум байна те. Нөгөө месчин болоодын байлддаг байсан стадион. Тэнд аваачиж хагаад амьд арсланд барьж амьдаар нөгжсэн Христ итгэгчдийг. Загалмай дээр нь цовдлж загалмайтай шатааж алдаг байсан. Аимшигтай арга замаар Христ итгэгчдийг хавчин гадуурхдаг гэсэн тухайн үедээ. Яагаад тэгэхээр Христ итгэгчдийг ромчууд хүртэл тухайн үедээ үгийг нь мошигж ирсэн. Стефан энэ газрыг Есүс устгах гэж огт яриаггүй. Яг энэ газар шиг жинхэнэ сүмчин Христ өөрөө юм аа. Байшингаар дамжуулж бид бурхантай уулздаг биш. Харин бурхны илгээсэн аврагч болох Есүс Христ гэдэг жинхэнэ сүмээр амьд сүмээр дамжуулан бид бурхантай уулздаг юм аа гэж номлосон чинь энэ байшин хэрэггүй юм байна. Энэ Есүсийн тэгвэл энэ байшинг оролцох юм байна. Тэгээ энэ байшинг хэрэггүй гэсэн энэ байшинг устгах гэж байна. Гэт үгийг ингээ мошигч байгаа. Мосегийн хуулийг өөрчлөн гэдэг нь ямар утгаар уулын Стефан номлосон бэ гэхээр хуулиар бид аврагддаг юм байна. Хуулийг бид ерөөсө бүгд биелүүлж чадаагүй. Харин Есүс Христэд итгэх итгэлээр бидний гим нүгэл уучлагдаад хууль биш нэгүслэр бид аврагдж байгаамаа гэд номлонгууд энэ хуулийг хүчингү болгоно гэсэн. Энэ хуулийн эсрэг гэд. Ингэж нөгөө үгэн дээр нь үг хийж Стефаныг одоо харлуулж ойлгуулж штэ тийм ээ. Яг үүнтэй адилхан Монголд иймэрхүү явдал болдог штэ. Ялангуяа сонгуулийн үеэр их хурлын сонгуулийн үеэр нэг тойрог дээр өрсөлдөж байгаа нөгөө нэр дэвшигч нар чинь нэгнийхээ үгийг нөгөө нэг бичлэгэн дээрээс нь тасдаж авч жагаад тэгээд PR хийдэг штэ тий хэлсэн үгэн дээр нь тоглолт тэгээд энэ араа ингэж хэлж гин гэд. Гэтэл нөгөөх нь тэр үгийг яг тийм утгаар хэлээгүй. Бүрэн ихээр нь сонсох юм шал өөр юм ярьсан л байдаг байхгүй. Гэтэл үгнээс нь үг тасдаж гаргаж авангуудаа тэр үгээр нь шал өөр үг зохиож яриад нөгөө хүнээ харлуулж ойлгуулдаг. Яг л ийм юм болсон. Стефаны хувьд яг л ийм юм болсон байна. Тэгэхээр бид нар ч гэсэн заримдаа яг иймэрхүү байдалд ордог те. Бурхандаа талархангуут чи тэгээд өөрөө юу ч хийгээгүй юм байна те. Сая одоо Улаанбаатар марафон боллоо. Үтсэн биз дээ та. Улаанбаатар марафон гэдээ ямар гой сайхан үйл явдал болов. Тэгсэн чинь тэр марафонд гүгэд ирсэн хүмүүс бүгдээрээ медаль авч байна. Ярилцлага авч байна тийм үү? Тэгсэн чинь нэг итгэгч охиноос ярилцлага авсан. 100% Jesus гэд бичсэн Христ итгэгчнэр толгойдоо авчир зүгүүд тэр марафонд ч бас оролцсон шүү дээ. Тэгээс тэр Христ итгэгч охиноос за гүгэд ирсэн сэтгэл ямар байна гэсэн чинь бурхан агуу би бишээ бурхан үүнийг хийсэн. Бурханы хүч чадлаар би гүйлээ гэсэн чинь нийгэм тэр аяараа шоксон тийм үү? Өстө тэнэг тэгээд нөгөө бурхан хаач байгаа те өөрөө гүйж ирчээ тэрийгэ бурханы хүч гэж ярьлаа. Юусоо ойлгохгүй нэг. Мэдээж тэр хүүхэд чинь өөрөө гүйсэн гүйлтээ үгүйсгээгүй шүү дээ. Өөрийн булчин шүрмэс ажилласныг огт үгүйсгэхгүй шүү дээ. Тэрийг үгүйсгдэг мангар хүн байхгүй. Хөвөөд ингээд жингүүд чи явж байгаад нисээд ирсэн хүн бол мэдээж биш. Тэр чинь өөрийнх нь хүс орсон гүйсэн л байгаад байгаа тэр чинь. Гэхдээ тэр хүч чадал тамир тэнхээ гэдгийг чинь хүнд бурхнаас өгдөөмаа гэдэгт итгэж штэ. Тэрийгэ ярьж гэрчилж штэ. Тэгэхэд тэрийг нь юу гэж юм гэхээр өөрөө биш бурхны гүйцсэн юм байна тий. Гэт ингээд
мошгиж ярьдаг тийм үү? Стефаны яриаг яг л тэгж мошгижсэн. Тийм учраас энэ ариун газрыг устгах гинэ. Мосегийн хуулийг хүчингү болгоод Есүс нь ирээд энэ хуулийг өөрчлөө хийчих гинэ гэж ингэж мошгиж яриад ингээ Стефаныг аваачаад хэрэгт хийж байгаа байхгүй. Тэгээ бүгдээрээ тийм үү гэд Стефан руу харангууд Стефан өөдөөс нь хариулж байгаа. Тэр хариулт нь болохоор бидний уншиж байгаа энэ Үүс номын 7 дугаар бүлгийн туршид гардаг. 7 дугаар бүлэг амар урт бүлэг. Тэр 7 дугаар бүлгийг та нар гэртээ очиод уншиж үзээрэй. Үнэхээр Стефаны яриа бол үнэхээр сонирхолтой байдаг. Үүс номын 7 дугаар бүлгийн туршид Стефан яагаад ингэж хэлснээ тайлбарлаж ярьдаг. Тэгэхэд огт энэ сүмийг устгах нь хуулийн хүчингү болгоно. Хууль чинь өөрөө Есүс Христийн нэгүслэр биелд юмаа гэдгийг л номлосон. Энэ газрыг чинь Есүс Христ иржээж Бурхантай уулздаг жинхэнэ ариун сүм хүн өөрөө болж хоёрд юмаа гэдгийг л Стефан номлосон. Гэтэл тэр үгийг нь ингэж одоо мошгсон. Тэгэхээр Стефан бол яг өөрөө 7 дугаар бүлэг дээр бол одоо бүрэн ихээр нь Стефан бол номлосон байдаг. За ингээд 7 дугаар бүлгийн сүүл хэсэг дээр Стефаныг маань яав гэдгийг одоо бүгд хараа. Хуцаа эргүүлээд артталт нь байгаа багш ишлэгийг хардаа. 7 дугаар бүлгийн 54-өөс 60 дугаар ишлэл. За Стефан маань тайлбар өгсөн. Уул нь бол. За гэтэл нөгөө тайлбарыг нь сонсоод нөгөө хүмүүс юу гэсэн бэ? 54 дугаар ишлэл дээрээс би унших чинь. Үүнийг сонссон тэдний хорсол буцалж шүдээ хавирч байлаа. Харин ариун сүнсээр дүүрсэн Стефан тэнгэр өөд ширтэн Бурхны суу алдрыг болон Бурхны баруун тал зогсож буй Есүсийг хараад харах тун тэнгэр нээгтгийг болон Бурхны баруун тал зогсож байгаа хүний хүүг би харж байна гэж хэлв. Гэтэл тэд чанга орилолтон чихээ бөглцгөөж түүн рүү зэрэг ухсхийн дайрч түүнийг хотоос чирч гаргаад түүн рүү чулуу шидэлж гарав. Саул гэгч залуугийн хөлд гэгч нар хувцаа тавилаа. Тэд Стефан руу чулуу шидэлж байхад Стефан хашгиран эзэн Есүс минь сүнсийг минь хүлээн аваарай гэв. Тэгээд өвдөг сөхрөн чанга дугаар эзэн минь энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч гэж хашгирав. Ийхүү хэлээд тэр нойрсвоо. Амен. Христ итгэлээс болж амиа алдж байгаа анхны хүний түүх. Христ итгэлээс болж сайн мэдээг номсноосоо болж бусдад гүтгэгдэж амиа алдж байгаа, олонний нүдэн дээр яг амиа алдж байгаа анхны одоо ариун хүн Стефаны түүх ийхүү Библиэд бичигдэж үлдсэн байна. Ингээд Стефан тэднэрт бол тайлбар өгсөн боловч түүний тайлбарыг сонсоогүй. Түүний үгийг сонсоод хорслон буцалж тэд шүдээ хавирчээлаа гэж хэллээ шүү дээ. За яг энэ үгээ хэлж дуусаад Стефан юу гэж хэлсэн гэхээр тэнгэр өөд хараад Бурхны суу алдрыг болон түүний баруун тал зогсож байгаа Есүсийг хараад харах тун тэнгэр нэгтгийг болон Бурхны баруун тал зогсож байгаа хүний хүүг би харж гэн гэж хэлэхэд нь галзуу салаатай амтан байна гэд нөгөөдөл чинь орилж очоод бүгдээрээ чирч хотоос гаргаад гадуур дээлнүүдэд тайлж нэгнийхээ хөлд тавьж байгаа Саул гэдэг нэг тэндэг гордогч хөндлөнгийн нэг залуу ирсэн зогсож тэрний хөлд бүгдээрээ заан хувц харж байгаараа гэж тайлж тавьж хагаад бүгдээрээ чулуу аваад дундаа Стефаныг хийж хагаад бүгдээрээ том чулуугаар цөм цогч алж байгаа байхгүй. Тэгээ Стефан яг ингэж цохиулаад үхэхдээ Стефан юу гэж хэлсэн гэхээр Есүс минь сүнсийг минь хүлээн аваараа гэж хэлээд амьсгал хураасан байна шүү дээ. Тэгээ яг ингэж хэлэхдээ Есүс Стефан яг Есүс шиг үхэж байгаа. Есүс загалмай дээр цовдлогдоод үхэж байхдаа юу гэж хэллээ? Юу хийж байгаагаа мэдэхгүй энэ хүмүүсийн нүглийг та уучлаач гэж Бурхандаа хандаж залбирч ирсэн Есүс. Өөрийг нь одоо загалмай татж алсан хүмүүсийг Есүс ингэж хэлж ирсэн. Тэгээд Стефан яг түв шиг үгийг хэлж байгаа. Юу гэж юм гэхээр энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч гэж. Өөрийг нь алж байгаа хүний төлөө залбираад өгч байгаа юм. Тэгэхээр энэ бол нөгөө итгэлийнхаа төлөө амиа өгсөн үнэхэрийн гайхалтай агуу түүх. Стефаны тухай 6 дугаар бүлэг, 7 дугаар бүлэг дээр л гарч байгаа. Хоёрхан бүлэг дээр бүхэл бүтэн 28 бүлэгтэй номны хоёрхан бүлэг дээр л Стефан гардаг. Гэхдээ Стефан бол дүрлцсэн гал шиг амьдэрсэн. Стефан бол үнэхээр халуун зүр сэтгэлээр сайн мэдээний төлөө өөрийнхөө амьдралыг зориулсан ийм залуу. Маш зоригтой байсан. Стефан бол залуу хүн байсан. Стефан бол чуулган дотор бол тэр бол зүгээр л дикон байсан. Тэр бол зүгээр л үйлчлэгч нэг юм байсан. Тэр бол зүгээр чуулганы хэрэгтэй үйлчлэлд нь үйлчлэл явж байгаа залуу байсан.
Гэхдээ ариун сүнс түүнийг жинхэнэ номлогч болгосон. Ариун сүнс түүгээр дамжуулан гайхамшигт ажлуудаа хийсэн. 12 элч нараас хэн ч Христийн төлөө сайн мэдээний төлөө амиа өгөөгүй байхад Стефан төрүүлж амиа өгч байгаа байхгүй. Үүгээрээ Стефан бол тэр үеийн Христ итгэгчдийн баатар болсон байна. Энэ утгаараа Стефан бол тэр үеийн Христ итгэгчдийн дотор бол үнэхээр одоо үлгэр жишээ. Үнэхээр одоо багтал болж амиа өгсөн ийм хүн болж хуурж байгаа. За. Ийм л юм бас. Стефан бол үнэхээр эзэнт доолгортой нэгэн ариун сүнсээр дүүрэн нэгэн байлаа. Тэгэхээр би энэ Стефаны түүхээр өнөөдөр та бүгдийг зоригжуулж байна. Бид яг Христ итгэлээр явж байхад заримдаа энэ дэлхийн ертөнц бидний эргэн тойронд байгаа хүмүүс нөгөө найзууд маань тийм ээ бидний үгийг машигдаг. Бидний итгэл үнэмшлийг маань заримдаа гуйлж тайлбарладаг. Тийм ээ бидний хэлээгүй үгийг хэлсэн юм шиг, хийгээгүй юмыг хийсэн юм шиг. Тийм ээ ингэж ярих тохиолдол байдаг. Гэхдээ Стефан бол яг л өгөх ёстой хариултаа л өгч ирсэн. Яг л юу хэлсэн, яг л тэрнийхээ дагуу Стефан бол өөрөө амьдарч ирсэн. Тэгэхээр буруутгах хүнд буруутгах шалтгаан бол яаж игээл олдно угаасаа. Тэр болгоныг бид нар бол үнэхээр одоо ингээ хамаарж бол дийлэхгүй тийм ээ. Харин бид яг өөрсдөө явах ёстой замаараа явж хийх ёстой үйлчлэлээ зоригтой хийгэрэй гэж би та бүгдээ зоригжуулж урамшуулмаар байна. Христ итгэлийн төлөө амиа өгч, Христ итгэлийн төлөө одоо ингэж яг одоо залуу насныхаа амьдралыг зориулсан Стефан бол одоо Христ итгэгчдийн түүхэнд бол үнэхээр алдартай баатар болж ингэж хуурсан. Эзний төлөө би нэг зүйлээр Стефанаас арай өөр амьдраараа л гэж би та нарыг би ятгамаар байна те. Яг Стефан шиг амиа бити алдаасаа гэж би та нарын төлөө залбирх болно. Харин бусад бүх юмараа Стефан шиг байгаасаа гэж би та бүгдийн төлөө залбирх болно. Үнэхээр гал халуун сэтгэл, үнэхээр мэрэгэн ухаан, ариун сүнсээр дүүрэн хүч чадал, үнэхээр тэр зориг зүрхтэй байдал, эзний сайн мэдээний төлөө гэсэн халуун сэтгэл, хүмүүсийн төлөө гэсэн одоо тэр зориулттай үйлчлэл энэ бүхнээрээ би та бүгдийг Стефан шиг байгаасаа гэж би залбирх болно. Мэдээж би та нарыг цаг нь болоогүй байхад амиа өгөөд өгчээсэй гэж бодвол мэдээж би хүсэхгүй. Тэгэхээр Бурхны гарт бидний амь амьдрал байгаа шүү дээ, тийм ээ. Бидний зарим нь их урт удаан наслана. Бидний зарим нь мэдгүй одоо бидний зарим нь тийм ээ магадгүй зарим үнийг бодвол нэг урт наслахгүй ч үеж магадгүй. Гэтэ бидний амнаас Бурхны гарт байгаа. Бурхны хүсэл төлөвлөгөөр явж байгаа. Тэгэхээр урт наслсан ч бай, богино наслсан ч бай хэр урт удаан наслахтаа гол нь биш. Харин яаж амьдрахтаа гол нь байдгийн биш шүү дээ ер нь бол. Тийм ээ. Тийм учраас үнэхээр энэ амьдарч байгаа энэ өгөгдсөн цаг хугацаанд эзний төлөө бүгдээрээ сайн мэдээний төлөө бүгдээрээ дүрлцэж амьдрья. Нью-Йорк Монгол чуулганы итгэгч болгон энэ Нью-Йорк хотод Стефанод болоосай. Тийм ээ. Энд зөвхөн пастор гэдэг хүн л номлох үүрэгтэй биш. Та нараар дамжуулаад бурхан сайн мэдээг бусдад хүргэх бүрэн боломжтой. Та нараар дамжуулаад бурхан өөр өвчтөе хүмүүсийг эдгэх бүрэн боломжтой. Та нараар дамжуулаад та хэн нэгэн дээр гар тавихад ариун сүнсний олон гайхамшигт ажлууд танаа гэр бүл дээр, танаа таньдаг хүмүүсийн дээр, танаа найзуудын чинь гэр бүлүүд дээр хийгдэх бүрэн боломжтой. Тийм учраас намайг ч гэсэн эзэн өөрийнхөө алдрын төлөө хэрэглэх би тийм зэвсгэн байж би тэр багжин байх боломжтой гэж итгээрэй, тийм ээ. Ер нь аава намайг ашиглаач гэдэг үгийг чи ийм л утгаар нь хэлсэн шүү дээ. Тэ. Тэгэхээр ер нь бол яг хоо манай монголчууд тэр ашиглах гэдэг үгийг их өөрсдөө дандаа муухай утгаар нь хэрэглэсээр агаад нөгөө аава намайг ашиглаач гэхээр муухай утгаар нь шууд хүлээж авч байгаа хгүй. Тэрнээс бурханд ашиглагдах гэдэг утгаараа хэлж байгаа шүү дээ. Энд чинь бурхны зэвсэг болох, бурхны хөгжмийн зэмсэг болох тийм үү? Бурхны багж хэрэгсэл болж бусдад өрөөл болох гэдэг утгаар л тэрнийг эмэгтэй тэгэл залбирсан. Тэгэл тэр үгийг нь дастаж аваад хараа энэ Есүс итгэгчдэр аава намайг ашиглаач гэнэ. Яг Стефаныг буруутгадаг шиг л үгийг тастаж аваад буруутгаж гүтгэж байгаа байхгүй. Ийм явдал бол одоо Христ итгэгчдийн эсрэг нийгэм дээр бол бишгүй л болж идэг. Тэр нэг эмзэглэх хэрэггүй. Нэг тоох юм бол биш. Яг л тийм биш гэдгийг бид нар мэдж байгаа юм чинь. Бидний амьдрал тийм биш гэдгийг бидний эргэн тойрны хүмүүс мэдж байгаа юм чинь. Тэрний төлөө нэх бид нар бол сэтгэл зов шаналх шаардлага байхгүй. Харин бид хийх ёстой юмаа хийж эзэнд үйлчлэх ёстой замаараа үйлчлэх ёстой. Тэгэхээр та бүгдийгээ би эзэнд хамтдаа үйлчлэе гэж та нараа зоригжуулмаар байна. Та Стефан шиг эзнэр тослогдох боломжтой шүү. Библийн сургаал төгсчхөөр л тослогоо ороод ирд юм биш.
Тослохоо гэдэг нь би юу хэлээд байна гэхээр эзний нэгүслийг яриад байна л да. Эний чинь нөгөө anointing гэж хэлээд байгаа шүү дээ. Нэг үгээр хэлбэл яг нөгөө Израильчууд дээр үедээ нөгөө тахилч хүнийг, хаан хүнийг толгой дээрээс нэм тос асгаж тосолдог байсан байхгүй юу? Үнтэй одоо нөгөө ариун тосоор тосолдог байсан байхгүй юу? Яг үүн шиг ариун сүнс тэр хүн дээр ирэхэд яг тийм тосоор тослогдсон лугаа адил тэр хүн ариун сүнсний хүч чадлыг аваад олон гайхамшгуудыг хийдэг. Яа ийм хүнийг Израилийн ард түмэн юу гэж нэрлэдэг байсан бэ гэхээр тослогдсон хүн буюу Бурхны асар их нэгүсэл энэ хүний дээр оршиж байна гэж харж хэлдэг байсан байхгүй юу? Яг энэ зарчмаар нь өнөөгийн Христ итгэгчид бид нар маш их бэлэг авьяастай, бусдад маш их ивэл болж байгаа, маш их үр дүнтэй сайн амьдарч байгаа, олныг араасаа хөтлөн дагуулж бусдад сайн нөлөө үзүүлж чадж байгаа. Одоо нөгөө манайхны сүүлийн үед яриад байгаа нөгөө инфлюенсер тийм. Тэгвэл зүгээр нэг юм шоудаж инфлюенсер хийдэг биш. Жинхэнэ ариун сүнсээр бусдын амьдралд нөлөөлж, бусдын амьдралд тус дэм болж байгаа тэр хүмүүсийг бид нар харахтаа юу гэж хэлдэг вэ гэхээр тослоготой хүн байна гэж ярьдаг байхгүй юу? Энэ нь Бурхны нэгүсэл энэ хүний дээр байгаа гэсэн утгатай байхгүй юу? Тэгэхээр энэ нэгүслийг хүн ямарваа нэгэн програм дүүргэж авдаг юм биш. Энэ нэгүсэл чинь сертификат, ийм дипломоор дамжиж ирдэг юм биш. Энэ нэгүсэл чинь таны өөрийн чинь итгэл залбирлаар л ирдэг байхгүй юу? Тэ. Энэ нэгүсэл, энэ Стефандер байсан энэ нэгүсэл тослогоо гэдэг чинь ямар нэгэн курсээр дамжиж ирдэг зүйл биш. А ямарваа нэгэн одоо нэг юм цаг хугацаа гүйцээчихэр ямарваа нэгэн одоо нэг юм дэг яс гормыг ингээд ёсчлон биелүүлчихэнгүүт ирчдэг, автоматар ирчдэг зүйл биш. Тийм ээ? Нөгөө цэргийн цол шиг нэг 10 жил болол хурандаа юу болоо те ингээд ахиж явж байгаа л тэтгэртэй гарахт нэг хурандааг нөгөөл гаргадаг шиг нэг тэгж ирдэг юм биш. Бурхны нэгүсэл гэдэг чинь. Эн чинь ерөөсөө итгэлээр ирдэг юм байхгүй. Би яг итгэл үнэхээр эзэнд итгээл тэр итгэлийнхаа дагуу залбираад амьдрахад Бурхны нэгүсэл аяна надаар дамжуулан урсаад миний эргэн тойронд байгаа хүмүүс эвэгдэж эхэлдэг байхгүй. Тийм учраас та бид хоёр энэ хорвоог л Стефандах боломжтой. Тэ Стефандцгаая тэ бүгдээ эргэн тойрныгоо Стефандаж амьдрий. Яагаад гэвэл та бодож магадгүй би пастор шиг номлодгүй шүү дээ. Би пастор шиг Библи сайн мэдэхгүй шүү дээ. Би пастор шиг хүн болгон ингэж яриад байвал чуулган өсөхгүй. Үнэхээр бид томрохгүй, бид олон хүмүүст бид нар хүрч чадахгүй. Харин хүн болгоны дээр миний дээр эзний нэгүсэл байгаа штэ. Би Есүсээр дамжуулаад эзэнд итгэж байгаа штэ. Тэр эзний Есүсийн өршөөл уучлалаар дамжуулан Бурхны нэгүсэл над дээр ирсэн штэ гэж итгэж байгаа тэр нэгнээр дамжуулан Стефандер байсан тэр тослогоо урсдаг байхгүй. Энэ нь би та нарыг итгэхээсэ гэж хүсэж байна. Тэр тослогоо ирэхэд таны ам нэгдэн, таны амнаас Бурхны үг хэлэгдэнэ. Та өвчтөе нэгэн дээр гар тавиад залбирахад тэр эдгэрнэ. Тэнд эзний гайхамшигт ажлууд нь хийж эхлэх болно. Би Нью-Йорк, Монгол чуулганаа үнэхээр ариун сүнсний чуулган байгаасаа гэж итгэдэг. Би тэгж мөрөөддөг, тэгж би залбирдаг. Үнэхээр ариун сүнсний гайхалтай ажлууд манай чуулганд хийгддэг байгаасаа гэж итгэдэг. Ер нь мэрсээр хийгдэж байгаа. Манай зоологийн хамар идэрсэн биз дээ, тэ. Тэгээ Габрита ингээд битүүрээд явахгүй залбирс дараа нь идгэрсэн байсан шүү дээ. Гэх мэтчлийн юмнууд хийгдэж байгаа. Энэ нь зөвхөн миний гараар биш, таны гараар хийгдэх болно. Та итгэхэд залбирах юм бол. Тийм ээ? Яг бол энэ нэгүсэл байгаа байхгүй тань дээр. Гол нь та өөрөө итгэх ёстой. Итгэхгүй бол болохгүй байхгүй юм чинь. Итгэлээр дамжуулдаг, дамжиж ажилдаг гайхамшиг байхгүй юм чинь. Амен. Амен. Стефандцгаая. Үйлчлэгчийн үйлчлэл 2 сэдвэх номлол маань одоо ийхүү өнөдөр доослоо. Дараагийн 7 хоног би Филиппээр номлоно. Филипп бол бас энэ 7 үйлчлэгчийн бас нэг нь байсан ба. Тэгээ Филипп гэдэг хүний амьдралаас бас эзний үгийг та бүхэнтэйгээ хаалцгаална. Бүгдээ одоо хамтдаа эзний өмнө ирээд залбиран гоцгаая. Халелуя. 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 Гайхамшигуудыг бүтээгч, гайхамшигуудаа бидний гараар дамжуулан үйлдэгч агуу хүчит Бурхан минь тандаа баярлалаа. Үнэхээр нэгэн цагт Стефаны дээр байсан тэр их нэгүсэл ариун сүнсийг та бидний дээр дүүргэж өгөрөө. Эзэн минь та өнөөдөр өөрийнхөө чуулганы дотроос өөрийнхөө хөвгүүд охтуудыг Стефан лугаа адил өөрийнхөө зэмсэг шиг хэрэглээч гэж гуйж байна. Хаанчлалынхаа төлөө,
эдгэрлийн төлөө, эвлэрлийн төлөө, амар тайвны төлөө эзэн минь та биднийг хэрэглээч гэж танаас гуйж байна. Их эзэн бидний амаар дамжуулан та өөрийн иш үзүүлгийн үгийг, сайн мэдээний үгийг, хүнд яг дутагдж байгаа тэр үгийг та бидний амаар дамжуулан хэлүүлээч. Хүний зүрхэнд байгаа тэр хэцүү зүйлсийг та бидэнд илчилж өгөөч. Түүнд яг хэрэгцээтэй тэр тусламжийг өгч чадхад та бидэнд туслаач. Ядарсан нэгэнд биднээр дамжуулан хүч өгөөч. Өвдсөн нэгнийг биднээр дамжуулан эдгээгээч. Гониг готролд автсан нэгнийг бидний үгсээр дамжуулан та босгооч. Эзэн минь та надаар дамжуулан, биднээр дамжуулан ариун сүнсний гайхамшигт ажлуудаа та хийгээч гэж гуйж байна. Их эзэн минь бид зөвхөн нэг хүч чадлын төлөө гуугаагүй. Стефанд байсан мэрэгэн ухааныг та бас бидэнд өгөөч. Стефан үнэхээр таны үгийг мэддэг байсан. Үнэхээр таны мэрэгэн ухаанд сургагдсан нэгэн байсан. Лугай адил та бас биднийг тэнхүү сургаач. Та бидний мэрэгэн ухааныг хөгжүүлээч. Таны үгийн дагуу, таны үнэн мэдлэг дээр суурилсан мэрэгэн ухаанд та биднийг сургаач. Эзэн минь бид зүгээр нэг мэрэгэн ухаантай зүрхэхгүй хүн баймааргүй байна. Бид маш халуун зүр сэтгэлтэй мөртлөө мунхаг нэгэн бас баймааргүй байна. Эзэн минь бид халуун зүр сэтгэлтэй ариун сүнсээр дүүрэн мөн мэрэгэн ухаантайгаар танд үйлчлдэг хүмүүс байхыг хүсэж байна. Энэ хоёр зүйлийг бидний хоёр гарт та яг баланстай өгөөч гэж танаасаа залбирч байна. Баярлалаа бурхан аваа. Энэ бүгдийг эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен.